За хөтөлбөрийг анхаарал цаам туулагч та бүхэндээ баярлалаа. Бид хөтөлбөрөө зочны цагаар үргэлжлүүлж байна. Энэ удаад манай студид за ерөнхий сайд авсан за эдийн засаг Бямсрууга урагдан оролцож байгаа. Урилгыг бүлээн хүргэсээс танд их баярлалаа. За баярлалаа. Тэгээ тас манайхныг үзэж байгаа бид бас ардын үг гэж аяны хийгээд Монгол Улсын ерөнхийлөгч Захиа Гэлбүүд оржийн за өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг олон нийтэд танилцуулж байгаа. За тэгснээрээ мэдээлэл авсан иргэд ерөнхийлөгчийг ерөнхий ажил өгнөж байгааг бас сонирхож нэмээ энэ аяныг өрнүүлж байгаа. Тэгээ бидэнд иргэд зөвхөн юу хэлж байгааг гэвэл ерөнхийлөгч ер нь юу хийх ёстой, ямар эрх үүрэгтэй байдгийг, за ямар одоо тийм ээ үйл ажиллагаанд оролцох ёстой байдаг, ямар үйл ажиллагаанд оролцох эрхгүй байдгийн талаар мэдээлэл өгөх ёстой юм шиг санагдаад тэгээ таныг өрсөн юм аа. Тэгэхээр ерөнхийлөгч маань ер нь энэ бүрийн эрхийн хугацаанд ямар эрх үүрэг хүлээсэн байдгийг гэдгээс та мэдээлэл танилцуулж өгөөч. За таны телевиз өргөн олон дүнтэйгээ хамтраад ардын үг гэдэг нэвтрүүлэг зохион байгуулж байгаа нь үнэхээр Монгол төрийн төрөлтийн ёсны түүхэнд үлдэх сайхан үйл явдал болж байна л да. Монгол төрийн тэргүүн гэдэг энэ албыг хашиж байгаа хаанч бай, ерөнхийлөгч бай, хэн боловч Монголынхоо түүхийн нэг үеийг дааж гардаг юм л да. Тэр хүний өөрийн зан чанар, өөрийн үзэл санаа төрөл төрийн үйл ажиллагаанд шингэдэг. Тийм болохоор бид нар төрийн тэргүүнээр нь тэр засаглалын үе гэж ярьдаг л да. Одоо миний хувьд бол амьд байснаад жилүүдэд тоолох юм бол 7 төрийн нүүр үзэж байна л да. Чагалсан гойгоос хойш. Чагалсангийн үед. Чагалсан гой цэдэн болгой батмахгүй тэгээс үүдийн дөрөв ерөнхийлөгч гээд одоо 8 дахь тайгаа залгах гэж явна. Тэгээ Монголын төрийн 8 хуудсыг одоо уншлаа гэж хэлэх юм уу да. Тэгэхээр Монгол төрийн тэргүүний үйл ажиллагаа гэдэг бол маш өндөр хариуцлагатай тэгсэн мөртөө маш тодорхой чиглэлтэй байх ёстой. Бид ерөнхийлөгчөө сонгохдоо мэдээж бүх Монголын ард түмний бүх асуудлыг энэ хүн шийдээсэд гэж санаанд боддог. Гэтэл тэр хүнд ч хуулиар олгосон эрхсийн талаас ч юм уу гол том ёсон хэдэн асуудал байдаг л да. Тэгээ нэгдүгээрт энэ хүн болоо төрдөө тангар гөргөж ерөнхийлөгч болсон хүн Монгол төрийнхөө тусгаар тогтнол бол үндснийхээ аюулгүй байдлын асуудлыг нэгдүгээр хариуцах ёстой. Тэгээ ерөнхийлөгчийг энэ үргийг яаж биелүүлвэ гэдэг талаар бодоход манай үеийн төрийн тэргүүнүүд тухайхаа улс төрийн нөхцөл байдал, олон улсын байдал энэ тохируулж энэ асуудлыг шийдэж ирсэн л дээ. Тэгэхдээ Эдвард ерөнхийлөгчийн хувьд бол 1990 оны ардчилсан хувьсгал эхлэх үеэс эхлээд Монголынхоо түүхийн шин замлын төлөө амьдралаа зориуд зүтгэж ирээд ингээд одоо Монгол төрийнхөө тэргүүнээр ажиллаж байгаа. Энэ талаасаа бол их өвөр мөцөлдөө 20 гаруй жилийн амьдралын түүх нь Монголынхоо одоо түүхтэй уялдаж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр шинэ нөхцөлд Монголын аюулгүй байдал тусгаар тогтлын асуудал мэдээж өөр утга агуулгатай болсон л да. Хуучин хүйтэн дайны үед гэдэг юм уу, улс төрийн сөргөлдөөний үеийнхээ бодвол гэлээ гэхдээ хялбар болоогүй. Тэ. Олон улсын нөхцөл байдал нэгдүүлэлтөө ертөнцид ингэж ярьдаг. Тэгээд л даяаршил гэж ярьдаг. Олон янзын хүчин зүйлүүдийн нөлөөнд орж ирлээ л дээ. Тэгээ энэ нөхцөлд энэ хүн Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын талаар юу гэж бодоход надад бол их содон санагддаг. Нэгдүгээрт нь юу гэдэг зэрэг бидний бодож санах зүйл бол Монголын нийгмийн ардчилсан тогтолцоо бол өөрөө тусгаар тогтнолтой том баталгаа юм. Энэ бол монголчуудыг хүн төрөлхтний нийтлэг замаар явж байгаа ард түмэн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хүлээж авсан ард түмэн гэж хүлээн зөвшөөрсөн үндсэн дээр дэлхийн ертөнц бидэнтэй харьцдаг. Энэ үндсэн дээр бид нар тэдэнтэй нээлттэй харьцдаг. За энэ талаар бол дөрж ерөнхийлөгчийн хийсэн ажлыг бол үнэхээр тоочод явах үдэ гэж боддог юм. За ер нь улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлын үнэлгээ баталгаанд нь шин зүйл юу оруулж ирвэ гэхдээ тэр хэд хэдэн содон зүйл бий л дээ. Жишээлх юм бол 2011 онд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлөөс тогтоол гаргасан байдаг. Монголын улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрөх тухай. Тэгээ энэ асуудлууд юу гэхээр тэр тогтоолын
төгсгөлнийх саний үгдэл дээ. Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүнддэхийг бүх дэлхийн улс орнууд дуурайж сугаа гэж. Тэгээд энэ чинь өөрөөр хэлбэл Монгол орн болоо аюулгүй байдлын зүйлийн байнгын 5 гишүүнээр гарын үсэг зурвалж баталгаажуулж тогтоод гаргуулчихсан юм баталгаатай тусгаар тогтнол бүрэн ихтэй улс шүү дээ тийм талаас. За нөгөө талаас нэгэд бодоход одоо ерөнхийлөгч Нүүбийн 70 дугаар их чуулган дээр очиод Монгол улсын төвийг сэгсэн орны статусын тухай ярьсан та сандаа дэвшүүлсэн. Зантлаар манай төр засгийн тогтоолууд шийдвэрүүд бий. Ингээд одоо сүүлийн энэ он гарснаас хойш энэ өнгөрсөн оны сүүл үеэс эхлээд дэлхийн ертөнцийн өөр боллоо шүү дээ. Энэ бол дэлхий дээр том гүрнүүдийн хоорондох хүчний хуваарлт өөрчлөгдлөө. Ер нь 45 оны Ялтын хэлцээр тогтсон дэлхийн геополитикийн дүр зураг өөрчлөгдөж байна гэдгийг харуулж байгаа. Тэгээ энэ нөхцөлд Монгол орны төвийг сагсан орн болгох энэ санал бол монголчуудын хувьд маш үнэтэй. Энэ бол мэдээж Монгол орн ингээд хоёр талдаа хоёр том хөрштэй битүү хүрээлэгдсэн. Тэр хоёр хөрш нь хөлийн дагуу манай хөлийн цаад талд бас Монгол гаралтай Монгол угсаатнууд байж байдаг. Тэгээ энэ хооронд л мэдээж хэн нэгэн цэрэг дайны зүрмгээл үйлдээд Монгол руу орж ирэхгүй л дээ. Гэлээ гэхдээ бид нар хоёр хөрштөөгөө сайн харилцаатай бод 3 дахь хөрштэй харилцана гэхэд бидэнд төвийг сагсан орны статус хэрэгтэй. Тэгээ энэ талаар бол ерөнхийлөгч асуудал боловсрол дэвшүүл тавьсан. Яг манай нийгэмд янз бүрээр хүлээж авч байх шиг байдаг. Би хувьдаа энэ чинь Монголын үеийн улс төрчдийн төрийн зөвтгөлтнүүдийн мөрөөдөж явсан зүйл шүү дээ гэж хэлмээр санагддаг. За нөгөө талаас нь ингээд Монгол улсын гадаад байдлын талаар асуудал ярихад хоёр зүйлийг заавал хэлэх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт нь юу гэхээр тэр Элбэг дорж ерөнхийлөгчийн үед хоёр хөрштэйгөө найсаг тэгш харилцах улс төрийн зарчим нь одоо жинхэнэ төгс утгаараа хэрэгжиж эхэлсэн гэх мэт 2-3 орны өдөртөгчдийн уулзалт тогтмолж явах яриа хэлцээн тогтмолж ирж очих нь тогтмол ер нь илэрхийлж байгаа байр суурь нь бол улс төрийн талаас нэг талдаа боллоо л доо. Манай урд хөршийн өдөртөгчийн нэрээд Монголд танай тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үеийн үед хүндгэнэ гэж хэлээд явлаа. Хойд гүрний маань ерөнхийлөгч ирлээ. Тэгээд энэ бол хоёр хөрштэйгөө цаашдаа нягт харилцах, найдвартай, түвшигтэй, итгэлтэй түнш байх. Энэ төвшөнд харьцахад бол маш их хэрэгтэй юм л да. Тэгээд гэтэл цаа талд нөгөө талд нь юу байдаг вэ гэхээр Монгол зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлаагүй одоо өнгөрсөн жилээс Семийн чуулганыг зохион байгууллаа. Энэ бол маш том арга хэмжээ. Монголыг Ази Европын энэ хүн төрөлхтний тэн хагасаас илүү нэмдэрч байгаа энэ бүс нутгийн дунд бол өөрийн нэр хүндийг нь өргөж таниулж хоёр талын хамтын ажиллагаа ингээд гүнзгийрүүлэх сайхан нөхцөл бүрдүүлсэлтэй. Тэгээ Монголын хувьд нэг онцлог нь ер нь дэлхийн аль ч оронтой манайд маргаантай асуудал байхгүй. Тэгээ энэ нь бол ер нь төрийн бодлогын бас нэг мэрэгэн холч чанар нүнд хадгалагж байдаг. Энийг бол Элбэг дорж ерөнхийлөгчийн үед ингээд авч явсан талаас. Тэгээ гадаад нөхцөл байдлаас Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал гэхдээ улс төрийн тусгаар тогтнол гэж хэлээд эдийн засгийн талаас үл дээрэмжтэй. Ер нь улам бүр баталгаажиж ирлээ энэ тал дээр бол ерөнхийлөгч асар их зүйлийг хийлээ гэж дотороо бодлоо. За хоёр дахь нь ерөнхийлөгчийн ингээд хийх ажил үүргийн тухай асуудал бодоход нэг сонирхол бодогддог л доо. Энэ бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн шүү дээ. Тэгэхдээ тэр Монголын ард түмэн гэдэг нь бусд үндэснээсээ юугаараа ялгагддаг вэ гэхдээ тэр бид нар Монголынхоо соёл иргэншлэр ялгагдсан шүү дээ. Монголынхоо үнэт зүйлээр. Монгол орныг хүмүүс ингээд заримдаа их өөрөөр төсөөлдөг байх л да. Нэг Азийн нүүдэлчин гэсэн утгаар. Миний өөрөө ойлгодгоор бол бид чинь 3 том ертөнцийн дундх цэг юм шүү дээ. Бидний өмнө талд маань тэр өмгарын хүнтэй гүнзгий ертөнц байна.
Баян уулгай бас нун цааш төр өмгөрийг хүнтэй лалын ертөнц байна. Хойд талд Норс хязгаараас эхлээ цаашаа Христийн ертөнц байна. Энэ гурван том ертөнцийн уулзуурдооройгоо бид нар бүддийн соёлтой нүүдэлчдийн уламжид соёл иргэншлийнхээ өвийг авч яваа үндэстэн шүү дээ. Тэгээд энэ соёл иргэншлийн өвийг хадгална гэдэг ард түмнийхээ оюун санааны үнэт зүйлийг хадгалахад бол их хэрэгтэй юм л да. Тэгэхээр Элбэг Дорж ерөнхийлөгч үед Монгол бичгийг төрөлд хэрэглэх тухай асуудлаар маш чухал шийдвэр гарлаа. Төрийн албанд орж байгаа хүн заавал Монгол бичгийн шалгалт өгөх ёстой болж байна те. Төрийн албанд орж байгаа хүн нөгөө талаас нь жишээлбэл одоо Монголын бахархалт өдөр гээд гаргалаа. Монголын бахархал дууд гээд ингээд шийдвэр гарлаа. Одоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөд Бурхан халдун бол дэлхийн одоо байгалийн үнэт дурсгалт газар гээд хамгаалтанд авагдлаа штэ. Энэ бол Монгол түүхээ, Монгол газар усаа, Монгол өөрийнхөө соёл иргэншлийг өвийг хамгаалж байгаа асуудал да. Энэ талаасаа бол асар их юм хийсэн. Нөгөө талд нь бид нар нэгэнт бүддийн ертөнцийн болоо бид нар бүддийн шашин тэгээд тэр шашинтай холбоотой бүддийн соёл энэ бүхний үнэт зүйлийг бид нар улам цааш нь өвлж хөгжүүлэх ёстой л доо. Хэрвээ нэг л алдах юм бол бид нэр олон шашны урсгал ном дундаа төөрж эхлэн шүү дээ. Бодолж эхлэн. Тэгээ энэ тал дээр ерөнхийлөгчийг бол бас их үнэт зүйл хийлээ. Энэ бол одоо дэлхийн бүддийн шашинд улс орнуудтай бүддийн шашны тэргүүн Далай ламтай холбоо барьж өөр харилцах энэ асуудал дээр маш зөв юм хийсэн. Энэ үед яг 9-р вогд таалд төгслөө одоо 10-р вогд тодруулах асуудал Монголд ярьж байна. Энэ бол зүгээр нэг юм шашны зам үеийн асуудал биш. Энэ бол Монголын өөрийн оюун соёлны сэтгэл санааны тусгаар тогтнол, оюуны тусгаар тогтнолын дархлааны том асуудал юм шүү дээ. Тэгээ харамсалтай сая ингээд Далай ламын гэрээд явсны дараагаар янз бүрийн шууган их гарлаа да. Тэгээ би харамсаж байсан юм дээр энэ ч урд нь миний ерөнхий сайд хойч бид нар хятад ерөнхий сайд өдөрт хүмүүстэй яриад бид нар бол Далай ламтай ингээд шашныхаа соёл номыг сэргээх талаас хамтарч ажиллах юм зайлшгүй шаардлага байна гэдгийг ойлгоцдог байсан. Тэр үед 90 жил байсан. Тэгээд мэдээж бид нар нэг хятад улс байна гэдгийг хүлээн зөвшөөрдгөө хятадын нөхдүүдч хэлдэг, тэр цаад харьцаж байгаа улсуудаа ч хэлдэг. Тэр чинь бид нар бол улс төрийн байр суурь бол нэг шүү дээ. Тэгэхдээ энэ асуудал дээр бас тийм үл итгэцэх байдал гарч хэл ам гаргасан харамсалтай. Гэхдээ би энэ өндөр ерөнхийлөгчийг буруутгахгүй байгаа. Ерөнхийлөгч бол Монголын оюун санааны дархлаа тусгаар тогтныг хамгаалахын тулд бол явуулсан үйл ажиллагаа зөвөө. Мэдээж танд бид нэр Далай ламтай өөрхөн нэгдээд хятад орнууд бүрэн бүтэн байдал бүрэн эрхэн тусгаар тогтноо асуудлыг бид нар хөндөж яриаггүй шүү дээ. Ярихчгүй тэр чинь. Тэгээ ер нь 13 онд Си Жинпин дарга манайд нэг илгээл төрүүлэхтэй найдвартай түншөө найрсаг түншөө итгэлтэй түншөө гэсэн. Тэгээд би боддог итгэлтэй гэдэг бол хэн юу ярих вэ, хэн ямар аршин гарах вэ гэдэг бас итгэдэг байх хэрэгтэй юм л да. Тийм монголчууд бол мэдээж гадныхаа нэгтэй хятадын даргатай уулзтай нэг юм яриацаад ал нүүр юм яриа суудгүй л да тэр чинь. Тэгээд би бодохдоо энэ бол хятадын дээд удирдлагаас зүгээр дундын дааны төвшмөдийн арын шин бидтэй гэж бодоод өнгөрсөн тий. Энэ бол цаад утгаараа монголчууд өөрийнхөө бүддийн соёл, бүддийн гүн ухаан, бүддийн шашны үнэт зүйлээ авч явна гэдэг бол манай оюун санааны дархлааны асуудал. Энэ тал дээр бол ерөнхийлөгчдөр бол би нэмэх тэмдэг тавьдаг юм шүү дээ. За гурав дахь асуудал мэдээж энэ хүн төрийн тэргүүн. Төрийн тэргүүн гэдэг бол төрийн садам хүчрүүн хоорондох үйл ажиллагаа координац хийх ёстой. Энэнийг нь жигдрүүлж өгөх ёстой. Тэгэхээр сүүлийн үед бол бид чинь нэлээд доголдоод байгаа шүү дээ. Үндсэн хуулийг дороотуулсан 7 заалт гэдэл гарсан. Тэгээ ерөнхийлөгч маань 2 удаа сонгогдохдоо нөгөө дороотуулсан 7 заалтыг өөрчилнө гэдэл чадаагүй л дээ. Тэгтээ энэ ерөнхийлөгчээс болоогүй. Тэгээ энэ юуг харуулж байна гэхдээ тэр 90 онд эхэлсэн арчсан хувьсгал бол анхныхаа зорилтуудыг үнд нь шийдсэн. Хувийн өмчийн хөвшилтэй эдийн засагтай боллоо, хүмүүс оюун санааны эрхчлөөтэй боллоо. Тэгээд өмч хөрөнгө тэгээд бүх өмчийн дэлхийн жишгийн дагуул явж л байна л да. Гэтэл сүүлийн үед Монголын төрд нэг сонин зүйл илэрсэн юу гэхээр зэрэг манай төр олигархчих.
Тэгээд ер нь хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс бол тэгээд нэг намаар дамжаад төрийн суудлаар очиж суугаад өөрийнхөө бизнесээ үйл ажиллагаа тэндээс явуулах ийм хандлага гарсан л да. Тэгээ энэ давалгаавд Монголын нийгмийн өнөөдөр гол төр төрхийг тодорхойлж байгаа юм. Тэгээ ерөнхийлөгчөөс санаачилсан тэр шинтгэдүүд зарим нь очоод энэ үн дээр тулгарсан ч юм би. Гэхдээ би ерөнхийлөгчөө өнгөрсөн жил дэвшүүлсэн ухаалаг төрийн тухай үзэл баримтал. Энийг бол маш зөв санаа гэж ойлгосон тийм. Монголын төр ухаалаг байх ёстой, цомхон байх ёстой, ард түмэндээ ойр байх ёстой, шударга байх ёстой гэдэг. Тэгээ ер нь төрийн үйл ажиллагаа шударга байж байгаа нь төр олон түмнийхээ итгэл хүлээн. Хариу шударга зарчмаас салаад явах юм бол олон түмэн төрийн хооронд зааг үсээ тэгээ тэр чинь хүн дөсөөр байгаа сүлдээ үндэсний мөхөлдөж хөргөж болдог шүү дээ. Тэгээ ийм нөхцөлд бол ерөнхийлөгч 5 хууль санаачилсан. Хариуцлагын тухай хууль, төрийн албаны тухай хууль, нийтийн сонсголын тухай хууль, намын тухай хууль гэдэг. Тэгэхээр яг нь манай их хурлынхан бол жинхэнэ нөгөө олигархчсан төрийнхөө мөн чанарын хар улс л да. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудын зарим нь анхны хэлэлцүүлгийг орхисон бэ, зарим нь буцаасан байгаа тийм. Гэхдээ энэ бол ерөнхийлөгч дутуу ажиллаа, буруу ажиллаа гэсэн үг биш. Ерөнхийлөгч Монголын нийгэм ийм болоод байна, бид нар ийм замаар гарах ёстой, төрийн хариуцлагыг дэвшлүүлж, төрийг ил тод болгож одоо шилэн дэсний тухай хуулийг хэлээд байна шүү дээ. Ингээд явах юм бол бид нар энэ одоо зовлонгоос ангиж ирэх юм замыг нь чиглүүлж өгсөн. Энэ бол энэ ерөнхийлөгчийн үед хэрэгжиж чадаагүй ч гэдэг гэсэн. Цаашдаа ерөнхийлөгчөөс ард түмэн нэгсээр байх болно энэ нэг. Тийм. Таасын илээшэд юм сургаа ард түмэн ерөнхийлөгчөөс нэгсээр байх болно гэж. Тэгээ ерөнхийлөгч бас санаачлага оруулж ирээд их хурл дээр хилцэхгүй юу гэдэг чинь хүлээж авахгүй, ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авахгүй энэ мэт байгаа нь өөрөө Монгол төрийн засаглалын тогтолцооноос бас шалтгаал байх тийм үү? Тий. Тэгэхээр эн чинь Монгол төр маань одоо их сонир байдалтай байгаа шүү дээ. Бид нар улс төрийн намууд гэж юм бүтцүүд ер нь төрийг бүтээх юм шиг сэтгэл бүх сонгуулийнхаа эрхийг тэдэнд өгөөд байгаа. Нөгөө дунд төрийн суудлыг сайхан худалдаад тэдэн сая төгрөгөөр ханд сайдуудад их хурлын гишүүн болно гэдэг ингээд сууж байдаг. Тэгээ ингээд харахад бол ерөнхийлөгчийн саяын оруулсан төрөө засаглалаа боловсронгуулах тэр саналуудыг юунд очоод тулууг өгөхтэй зэрэг нэг талд нь төр нь их хурл нь засгийн газар нь олигархчсан төр. Энэ бол ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй дээ үндсэндээ. Тэгээд эдгээр өөрснийхөө эсрэг ажилласан болно шүү дээ. Өөрсдөө л ажиллах гэхээс. Нөгөө талд нь энэ олигархчсан төрийг төрүүлж байгаа нөгөө мафиоз үтцэнд шилжсэн улс төрийн намууд эдгээр бол хүлээж үнэхээр авах сонирхолж байгаагүй, хүсэлж байгаагүй. Эдгээр ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваагүй, энэ даваагүй одоо бид нар ингээд дураараа ажиллаж болно гэдэг юм ойлголт төрж болохгүй л дээ. Цаашдаа 10 мянган нийтэнтэйг бол ийм аргаар засчихгүй өөр аргаар засъя гэдэг бас нэг сонголт хийх хэрэгтэй болно шүү дээ тийм. Ер нь төрийн тухай асуудлыг ингээд тогтолцооны асуудлыг ярихад юу гэдгийг ерөнхийлөгчөө шүүх засаглалыг боловсруулах талаар маш их хүчин чармаал тавьсан л да. Тэгээ яг тэрүүн дунд гүйцэтгэх засаглалын төвшөнд очоод бодлсон надад цаатаа алхмууд бай. Гэхдээ бид нар шүүх засаглал гэдэг энэ цадаа мөчрөө өөдөн татаагүй цогтоо ерөөсөө гарцгүй болоод байсан шүү дээ. Монголд өнөөдөр юу өгүүлэгдэв? Шүүх засаглал шударгаас л өгүүлэгддэг шүү дээ. Шүүх байхгүйгээр шударгаас тогтно гэж байхгүй. Одоо хэлнэ эдийн засгийн сэдвүүрийг оръё. Ягаад би энийг асууж байгааг бол юу гэж яг ард түмний хэлцүүлэг ингэ явуулахаар ард түмэн ядуу байгаа нь л элбэг доржийн буруу, элбэг дорж ажиллаж чадаагүй гэдэг ийм зүйлийг ард түмэн нэхэд байл л да, үзэгчид нэхэд байна. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ эдийн засгийн тал дээр ер нь хэр ажилласан юм бол тэр хүнд ирэх үү юу? Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд эдийн засгийн талаар асуудалтай холбогдох боломж их тодорхой л да, их тодорхой. Улс орны эдийн засгийг бид нар авч явгаад их хурлаа байгуулдаг, тэрэн засгийн газараа байгуулдаг, тэдний эдийн засгийнхаа төсвөө зохиогоод ингээд мөнгөнийхөө бодлогыг явуулаад банкныхаа ерөнхийлөгчийн томилоод ерөнхий сайдууд болоод ингээд явдаг үстэй. Ерөнхийлөгчийн нүнд хамаа байхгүй. Ерөнхийлөгчид эдийн засгийн асуудалд оролцох гол чиглэл нь
үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлж байгаагийн хувьд Монгол орны эдийн засгийн гол асуудал, зангилаа асуудлууд үндэсний аюулгүй байдалд холбогдох тэр утгаар нь л ерөнхийлөгч оролцож болно. Энэ асуудал дээр. За жишээлхэд ингээд үндэсний аюулгүй байдлаар эдийн засгийн гол асуудлуудыг хэлцэхэд за жишээлхэд төмөр замын асуудлыг үндэсний аюулгүй байдлыг хэлцлээ гэж байна. Чингис Бондын асуудлыг хэлцлээ гэж байна. Тэгээд жишээлхэд эндээс харахад их сонин харагддаг л да. Төмөр замын хувьд чи үндэсний аюулгүй байдлын зөвлөл маш тодорхой шийдвэр гаргаж өгсөн. Тэр бондын мөнгөийг зарцуулахад бол $1 зараад $2 олж авах юмыг зарцуулаарай гэсэн шийдвэр гаргахад тэгээд үр ашиггүй төслүүдүүд хэрэгжүүлээд цацаад байчихлаа шүү дээ. Гэхдээ энэ дунд мэдээж тухайн үеийн нөхцөл байдал бас хүчтэй нөлөөлөх юм бий л дээ. Үндэсний аюулгүй байдал гэдэг нь 3 хүн. Гурвуулаад санал нэгтэй болохгүй шийдвэр гарч чаддгүй. Энэ бол Монголын төрийн одоогийн тогтолцооны хамгийн эмзэг арчаагүй байдгийн нүүн дээр илэрдэг л ямар чухал асуудлыг хэлэлцээ гэхэд ерөнхий сайдын их хурлын дарга үгүй гэд хаяад явах юм бол тэгэл гүйцээ байхгүй ерөнхийлөгч хэлэлцэж чадахгүй тийм. Эрхэн хязгаарлагдаад байна. Тийм ерөнхийлөгч эрхэн хязгаар. Тэгээ нөгөө талд нь юу гэхээр тэр нөгөө их хурлынхан засгийн газрынхан маань өөрснөөгөө дархлаажуулсан хамгаалсан маш том хуйг өмссөн байдаг. Тэгээд хуулийн хамгаалтанд орсон. Тэгээ энэ дунд бол асуудал ярихад бол их төвөгтэй. Гэхдээ би бодгийн ерөнхийлөгчийн хувьд бол зарим гол асуудлууд дээр бас арай хүчтэй анхаарах дэмжүүл байсан болов гэж. Жишээлбэл оюу толгойн гэрээ гэдгийг сонин шүү дээ. 9 оны 7 сарын 7-нд ерөнхийлөг тангараг өргөсөн. Ахил 7 сарын 9-нд тэр завсрыг ашиглаад төрийн засгийн газар нь гэрээнд үсгэлж хийж байгаа. Оюу толгойн гэрээ гэдэг чинь одоо би хэлдэг л дээ. Манай эрхэм төлтнүүдийн шунлын ням бүхэн цугулсан бохрын сав юм шүү дээ. Одоо оюу толгойн тоонл Монголд үлдээд мөнгөний гадагшаа гараад явчихж байна гэхээр оюу толгойн гэрээг Эрдэнтийн гэрээ шиг хийсэн бол тэр жишгээр Монгол орн өнөөдөр өртөө байгаа ч үгүй ч эдийн засаг юм байхгүй л байх байсан. Тэгэхээр энэ чинь ерөнхийлөгчөөс гадуур шийдээд явчихж байна. За сая ингээд Эрдэнтийн асуудал ихтэй тэр яг сонгуулийн өмнөх өдөр гинт орон 6 цагт зарлаад гараад ирлээ шүү дээ. Урд нь аюулгүй байдлын зөвлөлөөр ярьсан уу яриагүй байдаг энэ чинь аюулгүй зөвлөлийн шийдвэр гараагүй байдаг. Ийм асуудлуудыг бол яг хажуугаар нь урсгах байсан магадгүй ерөнхийлөгчийн хүрээлэлд байсан төр зөвлөх үү тэр аппаратын ч асуудал байж болох юм. Энэ бол тийм харамсалтай ганц нэг асуудал бий л дээ. Гэхдээ ерөнхийлөгч төсөв баталдаггүй. Ерөнхийлөгч тэтгэвэр тогтоохгүй. Тэрнийг тэр сандууг сонгосон их хурлын гишүүдээс тэднийхээ байгуулсан засгийн газараас нэг хэрэгтэй. Ард түмэн. Ерөнхийлөгч шүү. Ер нь одоо ингээд олон улсын валютын санчин Монгол эдийн засаг хүндрэлтэй байдалд орлоо гэхэд за тэгэл ер нь ард түмэнд л яхан хатуурхсан л тийм л арга хэмжээрээр шахаад байгаа шүү дээ. Тэр чинь цаад утгаараа та нар төр засгаа байгуулахдаа ухаалаг байгуулаач. Хачин улсууд аваад үрдэнтэй цацаж хаяцгаад тэгээс үлд нь бид нэг битээ хараа суугаач гэж хэлж байгаа юм шүү дээ санаандаа бол. Тэгээ нэг бас зүг ойлгох хэрэгтэй байх л да. Яг ерөнхийдөө дараагийн асуудал бол энэ улс төрийн асуудалд ер нь ерөнхийлөгч ер нь ямар байр суурь биш юм а тийм ээ. Ямар бас л ирэх үүрэгтэй оролцдог юм бол. Үндэсний нэгдлийн илэрхийлэгч гэсэн утгаараа улс төр гэдэг бол үзэл бодлын ялгууртай байдал да. Тэгээд ер нь намууд гэдгийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тодорхойлолтонд ч ер нь нийгмийг заагалж хуваадаг. Тэгээд ер нь тийм өгшөрмөл номлолд оруулдаг гэдэг энэ занзаар бичсэл байдаг л да. Тэгэхээр улс төрийн намуудын ингээд үзэл баримтлал нь улс орноо авж явах зам мөрийг тодорхойлж чадахгүй болсон нөхцөлд бол нийгэмд оройтоод ирдэг. Тэгэхээр ерөнхийлөгчийн хувьд бол улс төрийн намуудын энэ үзэл баримтлалуудаас огт өөр саналууд жишээл гаргаж ирээд ухаалаг төрийн тухай асуудал гэдэг бол ер нь Монгол төрийг зөвхөн одоо англи хэлний смарт гэдэг үгнээс илүү гүн утгаар нь монголоор ухаалаг гэж ойлгох юм бол чи мэрэгэн бодлоготой, оновчтой зохион байгуулалттай байгаа сайд гэсэн үг шүү дээ. Ер нь төрийн тогтолцоогоо өөрчилөө гэж.
Тэгээд ерөнхийлөгч бол тухайн үед жишээлхэд ингээд сумын төвшөнд одоо шууд ардчлалын зарчмаар явъя. Сумын засаг дарга нарыг сонгоход намуудын оролцоо хэрэггүй гэсэн ийм байр суурийг өнгөрсөн сонгуулийн үед илэрхийлж байсан шүү дээ. Энэ бол Монголын ардчлалын хөгжлийн нэг гол чиглэл. Ингэж явбал бид нар намуудын ингээд туйшрал эдний хоорондын өгшөрөн байдлаас гарна. Тэгэхдээ одоогийн Монголын нөхцөлд нэг зүйл их онцлог л доо. Намууд нь сонгуулийн үед очиод бид нар ийм сайн тэр тийм ч юм уу гэж өөрийгөө ингэж магтаад бусдыг муулаад явдаг мөртлөө яг ингээд төр барихын цагтаа бол биеийнхээ хүнжид ороод хувааж идээ суудаг нөт хуйлдаа суудаг. Ахэр намууд хуйлдаагүй бол арчс нам ардаа нам хоёр хуйлдаагүй бол оюу толгойн гэрээ ингэж гарахгүй л байсан те. Эднэр дахиад хуйлдаагүй бол дубайн төлөвлөгөө ингэж гарахгүй л байсан. Дахиад хуйлдаагүй л эрдэнтийн асуудал ингэж шийдэхгүй л байсан. Тэгээ намууд гэдэг маань ийм болоод байгаа юм шүү дээ. Тэгээд ийм нөхцөлд ерөнхийлөгч намуудын тухай хуулийг том ёолсон тэр том ёолд маш үнэтэй нэг санаа бий. Тэр нь юу гэхээр зэрэг улс төрийн нам гэдэг бол үзэл баримтлалын байгууллага юм аа. Энэ бол судалгаанд тулгуурсан бодлого явуулах хэрэгтэй гэж. Тэрнээс одоо төрийн албаны хөтөл бол улаарсан тэмцэл мөнгө цацдаг. Наа чи 8-30 ингэж ашиглаж болохгүй. Тэгээд тэр хуулийг хүлээж аваагүй. Магадгүй аваагүй тэр үеийн цаг үеийн л асуудал. Гэхдээ энэ санаа Монгол оронд үлдэн, Монголын түүхэнд үлдэн, монголчууд улс төрийн намуудыг чихдэж байгаад үзэл баримтлалынхаа зал дээр ажиллаач гэж хэлнээр. Одоо ингээд өнгөрсөн сонгуульд бас л худал амлалтын сонгуул бодлоо шүү дээ. Нөгөө мэргэжлийн засгийн газар гэсэн нөгөө эдийн засгийн сайн сайхан амлсан тэр чинь тэнгэрээс сууж ирсэн улсууд их хурлын нэг өрөөнд сууж байсан улсууд байдлаа мэддэг л байх хэрэгтэй. Баахан худал амлж яж гарч ирээл тэгээд одоо зовлон тоочоо сууж байна шүү дээ. Тэгээ ийм байдал бол давтагдах ёсгүй дээ. Ерөнхийлөгчийн хувьд бол улс төрийн тогтолцоог эрүүлжүүлэх хамгийн оновчтой алхмуудыг ихтэй хуулийн хүрээнд намуудын хуулиар, хариуцлагын хуулиар, төрийн албаны хуулиар, нийтийн хэлэлцүүлгийн хуулиар хийлгэсэн юм шүү дээ. За яг шилэн дансны асуудал. Тэгээд энэ асуудал дээр намуудад санд нэгдэхгүй байгаа. Тэгвэл Монгол ард түмэн юунаас болов гэдгийг ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр юунаас болов гэд би танаас юу хүсэж байгааг бол зүгээр энэ хариуцлагыг бид хэнээс тэгэх ёстой байл гэдэг зүйлийг асуусан байна. Нэгдүгээрт намуудаас. Тэ. Намууд гэдэг бол лангуу биш ээ. Эдгээр Монгол орныг ийм замаар авч явъя гэж чигээ гаргаад тэр зарчмаа барьж явах ёстой. Одоо манайд чи ардчсан намд либерал үзэлтэй барууны нам гэдэг ардын нам нь зүүнний үзэлтэй намыг зарлаад хуйлаа төр барьсан цагтаа нэг бантан бодоод л явчихсан юм шүү дээ. Тэгээ үндсэндээ Монгол орны одоогийн улс төрийн нөхцөл байдлыг базж хэлэх юм бол бид нар либерализмын намаг дотор шунлын чөдөртөө товхожиж л байна. Эрх мэдэлтнүүд мань ерөөсөө шуналд төрийн албад 8-ны хэрэгсэл болгож ашиглах юм бол тэр нэлээд сайн гаршиж л дээ. Тэгэхээр энээсээ бид нар гарах ёстой. Энэний тулд нам гэдгээ бид нэр эргэж харъя. Одоо яг арчсан нам ингээд шинчилэгдлээ гэж байна. Гişүүдээ шинээр бүртгүүлээ. Бид гайхаж суугаа. Гэхдээ би арчсан намын үзэл юу юм бэ? Хуучин үзлэг яриад гараад ирэх юм бол энэ болохгүй гэдгээ түүхээр харууллаа, амьдрал харууллаа нэг чинь. Үзлээ өөрчлөөгүй байхад нь би юуны төлөөд намын гишүүн гэж бүртгүүлэх юм бэ тэнд. Тэр чинь утгагүй болж байна. Тэр чинь зүгээр хөл бөмбөгийн багт орж байгаа юм шиг л байдалтай болчихлоо шүү дээ. Хоёр баг нийлээд Монголын тавцсан дээр бөмбөг өршүүлэх нь л дээ. Гэтэл ардын намынхаар одоо хүртэл нөгөө тагдуугаад сууж байгаа. Үзэл баримтлалынхаа шинжилгээ асуудал дээр гарч дүрээгөө сууж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол Монголын одоогийн байдлын хамгийн их сурвалж нь намуудын үзлийн мухардл, үзлийн үгшрэлд байна. За баярлалаа. Энэ цагийн зочноор Монгол Улсын ерөнхий сайд асан эдийн засагч Бямсрунгаа бас ярилцлаа. Тэр олон том маань ерөнхийлөгчээс ер нь юуг шаардах хэвтэй, намаас юуг шаардах хэвтэй гэдгийг бас тодорхой хэмжээний мэдээллийг авсан байх гэж бодож байна. За бид ардын үг аянаараа Монгол Улсын ерөнхийлөгчийн өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын одоо тайлан тавихаар бид хоёр дахь сэдвүүрээ орсон байгаа гэдгийг бас энд хэлхэн зүйтэй байхаа гэд урилгыг хүлээж хүрэлцээрсэн танд их баярлалаа Бямсрунгаа. Баярлалаа. Маш үнэтэй үг хэллээ гэж бодож байна. Таны хэлсэн үгнүүд болгон
олон түмэнд бас нэгийг бодуулах хэрэгтэй. Танд их баярлалаа. За баяр. За анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа. Хагаагүй юм уу? За баахан бурцтай шүү.